Сайн байцгаана уу? Бүгд найрамдах Хятад улс Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой зориулсан цовруул нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За дэлхийн улс орнууд хил хязгаар хэл соёлоороо ялгардагч хэлээ бид ганцхан дэлхийтэй. Бидний оршин амьдарч буй цэнхэр бөмбөрцөг маань хязгаартай нөөц, ховорхон баялагтай учраас их байгаадаа хайрлаж экологийн соёл иргэншлийг бүтээн байгуулж их дэлхийгээ хойч үедэн эрүүл бүтэн үлдээх асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байгаамаа. За гарцаагүй Хятад Монгол хоёр орн нь мөн экологийн салбарт хамтран ажиллаж хамтдаа хүчин зүтгэсээр ирсэн бэлээ. Хятад Монгол хоёр орон 2023 оны 9 дугаар сарын 1-ний өдөр Хятад Монголын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны төвийг хамтран байгуулсан явдал нь экологийн салбарт гаргасан хамтын ажиллагааны амжилтуудын нэг байж таарна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын 2022 оны 11 дугаар сарын 28-ны өдөр гаргасан иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ эрен үед урагшлуулан хөгжүүлэх тухай хамтарсан мэдээллийн хүрээнд Монгол улсын тэр бомбод үндэсний хөдөлгөөнийг дэмжих, Хятад Монголын цөлжилтийг сааруулах хамтын ажиллагааг өргөжүүлэх, дүлхэц үзүүлэх зорилго тавьсан. Энэ үеэр Хятад Монголын байгаль орчинтай холбоо бүхий байгууллага нэгжүүд хамтран ажиллах санамж бичиг гаргасан. Мөн бүгд найрамдах Хятад ард улсаас Монголын талд экологийн нөхөн сэргээлт хийхэд техникийн дэмжлэг үзүүлж, хоёр улсын хил орчмын бүсэд хил дамнасан экологийн хамгааллын бүсийг байгуулж, тусгай хамгаалтын газар нутгийн амьтан ургамлын экосистемийн нөхөн сэргээг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. 2024年，我们积极推动将中蒙沙尘天气监测合作与沙尘溯源调查、二连浩特扎门乌德生态文明共建实验区建设等内容纳入自治区人民政府与蒙古国外交部常设协商工作组第6次会议协商议题，推动中蒙生态环境领域交流和合作。 Хятад Монголын экологийн салбарт хамтын хүчин чармайлт нь хоёр орны хувь заяаны нэгдмэл зохицын бүтээн байгуулалтад үргэлжлэн эрэх хувь нэмэр оруулах нь дамжиггүй.